Хүн болж мэндэлнэ гэдэг зүүнний үзүүрээр тогтох ширхэг буудайтай адил аз завшаан байлаа гэдэг. Энэ их аз завшаанаар хүн болж тороод улс орондоо хүн ардадан тустай зүйлсийг хийх нь хүмүүсийн эрхэмлэж авах үүргийн нэг юм. Тэгвж бид хүмүүний хорвоо нэвтрүүлгийн удаагийн дугаараар Сэлэнг аймгийн Түнхэл тосгонд 60 гаруй жил амьдарч хуучнаар Түнхэлийн модны аж ахуйн хамгийн залуу ажилчин байж ачигчаас нь жолооч хүртэл ажилласан ярих дурсамжтай дурсах түүхтэй нэгэн эрхмийг онцоллоо. Энэ хүн бол Түнхэл тосгоны түүхэт эрхэм галсан бүнцэг. Уулын цаанаас ихрэл сун гурван нар манджээ. Наран ингэж мандах нь цаг агаар улам хүйтрэх эсвэл дулаархын нэг илэрхийлэл болж харагддаг. Түнхэл тосгоны ажилсаг иргэд өглөө нар мандахтай зэрэгцэн боцоодог эртэж хүмүүс ажээ. Намайг Тангуугийн Сүмс гэдэг 72 настай хүн байна. Монгол дэглээ. Түнхэлийн модны аж ахуйн мод бэлтгэлийн 6 бригад, автогараж, Арам үйлдвэр зэрэг томоохон 3 салбартай бөгөөд жилдээ 5 сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн гаргадаг юм аа. Модны аж ахуйд бол яг та би Арамаас нахуулж бүх юм дээр нь ажиллаж байгаа л тэгээ сүүлдээ нэг 76 онд жолооч явсан. Жолооч болоод тэгэл хурц ирээ жолооны гүрс төгсөж ярьж ирчихэл энд модны тууш модны том мааз 590 гээд нэг том гэдэг нэ хурт 15-6 метрийн урт чиргүүлтэй нийт 20 гаруй метрийн урттай тийм машин. Тэргээр мод очинда одоо энэ уулнаас туушаар нь чинь модоч бүр уртаар нь чинь тэгэл том трактор чинь ингээл өргөж бацж байгаа бол ингээл артаа машин дээр ажилладаг. Тавид л маз байсан да явдаг. Тэгэхэд 3 бригад болчихсон. Тэгэл бригад өдөр шөнөгүй явна. Алтан нар тэнгэрт мандахад саахал тайлууд бие биений хэрэн зулууж амархан сайн яваага мэдэлцдэг. Түнхэл тосгонд хотоос ирсэн бүхэл хүмүүс унган байгалийн үзэмж төгөлдрийг гайхан шагчна. Тэгээ салгадч хүчрэл Арамд дижитал дээр ажиллаж байсан чинь ажилд орсон л даа юм дээ. Тэгэл ажилдаа олон ингээл явж байсан чинь нэг өгшөнтэйгээ тэгэл энэ манай энэ өгшийн дугуйранд ажиллаж байсан. Тэгэл өгшөнтэйгээ танилцал. Тэгэл одоо нэг 6 хүүхэдтэй эцэг их болсон. Сайхан амьдарч байна. Энэ манай 6 хүүхэдтэй битгий. Энэ надад цэн нэр. Шихгүй л гэж юм да. Энэ бүх бүрэлдэхүүнээр юм байна. Ямар хөрх яасан. Анх эхлээд тэнд 8 айл гэдэг орон сууц байсан. Тэр орон сууцанд ороод 70 хэдэн онд энэ урдхан талд бас гэрээ буугаад. Тэгээ яг энэ буурин дээр ч одоо 80 хэд онд л ирсэн баха 1980 хэд онд. Энэ нэг хот юм энэ төвийн тогтчлт тэгин гэлэн цэгцтэй айлуудыг болгоно гэд. Тэгж юу ягаал энд ирж буугаад тэрнээс хойш энтэл байна дөө. Түнхэл тосгонд энэ өглөөний нар солонгорон манджээ. Голын усан дээр душингүйсэн нь байгалыг бүрч үдсгэлэнтэй харагдуулна. Энэ сайхан байгалийн үдсгэлэн төгөлдөр бүрдсэн тосгоны нутагт
хотын утаанаас зуутсан хөгшчүүд өвөлдөн ихэвчлэн ирдэг. Надаас за энийг өгч гэл. Тэгээ өгөх чадахгүй гэсэн мөртлөө эхлээд өгөхгүй би одоо өөрөө юм хийж байгаа гэсэн мөртлөө тэгээд өгчдөг шин. 1 2 гойгоод 3 дахь тань заа. Эхлээд их ширүүн загнаа. Өө юу гэж би одоо надад тийм юм гэж байгаа. Нэг машин чинь тэр янз бүрэлтэй нэг 700 500 куб метр тэгэл зарим нэг 700 1000 куб метрийг хүртэл өгнө. Нэг сарда. Тэгэл тэр үгтэйгээ тэгэл тэрийг биелүүлэхийн тулд юу шүү дээ. Өдөр шөнөгүй тоо шүү дээ. Манай модны үйлдвэр чинь модш одоо хичнээн 120,000 куб метр мод нэг төлөвлөгөөтэй хийсэн гэсэн. Тийм жилдээ 120,000 куб метр мод үлдэх. Тэгээд тэргээр яг 120,000-аас бас давуулан төлгөө давуулан заримдаа 130 40 хүрэх юм уу. Тийм л байсан. Уг нь их сайн ажиллаж байсан шүү дээ. Манарны модулсрол үйлдвэрүүдийн нэг бас Түн климатны аж ахуйн үйлдвэр. Энэ оны эхний хагас жилийн төлөвлөгөөг 105% биелүүлж, оюун байгууллагын 50 жилийн ойг хөдөлмөрийн сайхан амжилтаар өгсөн. Эднийх мод бэлтгэлийн салбарт зөвлөлт холбооны улсын хөдөлмөрийн баатар Павел Поповын туршлагаар томсгосон бригад 2-ыг зохион байгуулан ажиллуулсан. Энэ оны эхний 8 сард нэг бригад 10,800 куб метр гойлон бэлтгэлээ. Зөвсгөл хэтэл одоо 20,000 ширхэг куб метр тийм зөвсгөл гаргадаг байсан. 20,000 куб метр. Тэгээд тэрийг авшаа богоно ачаалын хот мотроо тэгэл барилгын хэрэгцээ тэгэл гойлон гэж нэржгээ начин зэрэг хотын модулсруулах үйлдвэрлэв. Тэгэл яг тийм маац барьж явж байгаа л 86 онд энэ манайх чинь тэр доод циклат гэдэг тэр чинь 3 трактор 55 трактор тэр арамаас гарсан тэр бүх банц модыг чинь зөөж богоно зам дээр зөөж өгдөг тийм байсан. Тэгээ 3 трактор өдөр шөнөгүй зөөг. Тэгээ сүүлд нь би өөрийнхөө маацсан дээр нэг үүрдэг зорилтын тракторын тийм тусгай тийм зорилтын тийм үүрдэг юм хийж үзмэр санагтаад ирж болдог. Ер нь болмоор юм шиг санагтаад. Трактор болохоор явахтай өөрх нь үүрэнд хийх удаан арай даац багтай. Машин болохтой зэрэг маневр ордон газар өвдөхгүй даацтай тийм болчиход санагтаад байгаа. Тэгэхээр нэг өдөр тэр баацынхаа дараа ерөнхий инженер хоёрт хэллээ. Би нэг тийм юм бодоод байгаа. Тэгээд тийм их санаа байна. Та нар дэмжлэх тусламж үзүүлэхийн арга тал байна. Би өөрийнхөө машин дээр би хамаагүй чиргүүл би бас та өгч хамаагүй. Би өөрийнхөө машин дээр төжих гэсэн. Жаахан эхлээл дурамжхан чи тийм санаа чи яаж чадах юм бэ гэх зарим усууд нэлээд дурамжих байсан л да. Тэр бүтэхгүй болчихлоо. Модонд явах тэгжсэн нэр бол модонд явчихсан нэрэн дээр гэл. Нарны зарим зүгээр явчихсан жолооч нар хүртэл зарим хэлжлээсэн. Шалт юм ээ бүтэхгүй тэгснээс бидний ментаа зөвхөн модонд аяаны ганц нэг явж ирсэн ч явд тэр чинь дээр гэлдэг гэж. Бүр ерөөсөө бүр бодолд орчихсон бүр хийж л үзмээр санагтаа болдог. Тэгсэн чинь сураглаад байсан чинь зүгээргүй энэ дулааны ханданы засварын газар гэж байсан байхгүй. Энэ модны чөлдрийн том засварын газар тэнд нэгдсэн байсан. Тэний нэг хүнтэй нэг асуусан чинь би өөрөө хийсэн. Би нэг тийм юм хийх гэсэн юм. Тэгээ танад хас одоо надад туслаа дэмжихмээр юм юу байна уу гэхгүй би тэгээ трактын том шийд байна уу? Шийд гэж нэг бүр том дөрвөлжин мод үрдэг том балшаат гэнэ гэсэн үг л дээ. Тийм байна уу? Өөр трактортоо хэрэглэхээр илүүцтэй юм юу байдгийг хийгүүл ямар аргаар хийх вэ?
чи тийм бодсон байгаа юм байна уу гэдэг ерөнхий инженерээс нас суусан чинь. За одоо тэрийг ч одоо биш сайн мэдгүй нэ чи юу ч гэсэн өөрөө хүрээд ирэхгүй юу. Хурж ирээд нүг үзэхгүй юу. Тэгээ хоёулаа ярих. Тэгээ тэрнтэй би очиод дулаан очиж үзсэн шүү дээ. Тэгэл нэг зураг мураг хараад нэг сэтгүүл мэтгүүлээс юм аваад идэгсэн шүү дээ. Тэгэл бас энэ тэндээс жоохон туршлага авах байсан бахан зүү харамаагийн юмудаас юм цоглуулаад тэгэл явж саргал хийсэн шүү дээ. Тэгээд тэр бит хоёр ярьж хагаад болж өгөөл энэ тракторыг яг энэ чигээр ингээл энэ трактор 55 трактор энэ зохион байгуулалт яг л ийм л маягаар хийвэл болох юм байна гэдгийг тэгж ярьж тохирол. Тэгээд би өөрөө хурцрээ 3 сар ноцолж хийсэн тэрийг. Бүхтэн 3 сар цалингүй хийж байгаа. Тэр чинь нэг 200 хэдэн төгрөгийн засварын цалин л өгдөг байхгүй. Өгчээсэн. Тэгээд 3 сар цалингүй шахаа явчихсан. Тэгээ 3 сар ноцолж хийгээл тэгээд нэг юм хийгээл нэг юм үйлдвэр дээр авчил туршаад үзсэн тэр рам дээр. Тэгсэн гозлгаранаар авчил нэг том юм зах үүрч авчил яг миний ард тавьчихсан тороосоо сунгаж байгаа л. Тэгээ үүрсэн чи үүрээдлсэн чи тэрийг урдлангаа гоцоогоод ирж байгаа байхгүй. Би чи доолдол явчих. Тэрийг нэг урдлан ингээ хүн дэрийг ингээ ирж ихээр айгаад тэгээ буцаага тавьчихсан. Юунаас найдгийг надад ороо гэдэг. Тэр чигээр нэг ороосон чинь нэг ороогол нуруунд арай хийж гаргаад ирсэн чинь тэр ингээ босцсон тэр чинь ингээ доош ингээ яг нуруунд тэр ингээ харангуут ингээ доош урт дугаан тэр ингээ тогтж байгаа байхгүй. Тэгсэн чинь ачаага үүрсэн ачаага ингээ тогтоож яддаг. Тэгэл энэ юмсаал дотор хэчээгнүүдээс алгахтаа шар гэж хачаад болдгоо. Ачаага буцааж ашна ачаад болдог. Тэгсэн би ганцхан тэр ачаага барих торомсгийн нэр хийгээгүй. Тэрийг буруу хийсэн байсан байл. Тэгээд дахиж явж 10 хэд хоног дахиж нөгөө төгтөг нь оцолдоо. Тэгээд тэр торомсгийн бүр их гоё болгоод цагаан байгальтын их гоё өөрчлөлт хийгээд. Тэгээд олон хоног болсон. Тэр чинь юмаа цуглуулсныгаа гагнж боохын болж хэлэм хийжсэн байл та тийм. Тэр чинь босгоод нэлээд сайн ажилласан шүү. Тэгээд дахиж туршилтанд оруулаад өцөө шүү дээ. Янзын үрж байгаа. Тэгэл манай намагч тэр тракторуудтай зөв нийлүүлэл дөрвөлийн болчихсон 3 тракторын би очсон. Тэгэл дөрвөлээ өөрөөл. Тэгээ сүүлд нөгөө 3 трактор уулын бригадад өгч байгаа байхгүй. Тэгээ намайг бүр сайхан жигдэр ингээ болоод бол яваад хэрэгтэй. Тэгэл би ганцаараа тэр бүх харам 10 хэд арам өдөлж байгаа юм чинь. Тэр шигт өдөр шөнөгүй би ганцаараа явж байгаа шин. Осрлагч гэж байхгүй. Өөрөө траасаа доогор дээгүүр доогор өөрөө бууж өөрөө модоо осрлно. Тэгээд нүүр нь ачаага өөрөө буудлага дэгээгээ өөрөө мөлтлөн. Тэгээд сүүлдээ бүр ганцаараа дийлэхгүй юм гээд тэгээд нэг 9 жил очтол болоод. Тэгээ нэг осрлагч аваад тэгжиж би чинь 86 тэрийг хийсэн юм байна. 86-ны 9 сард дуусчихсан. Энд бас нэг байгаа. Тэдний хашаанд хэрэглэхэн байсан гагнуурын хог хаягдлгээд олон төрлийн үйлчилгээний хуучирсан багж олон бий. Галсан пунцггүй залуу насандан олон ажлыг чадна гэсээр хийж сурсан нь нас дээр гарсан энэ үедний хийхэн хэрэг болж байна гэж хэлж байсан. Гараач. Гэтэ айгу мунд хүчтэй. Их гоё надад. Тэгэл миний хэрэгслүүд юм байна. Морин багнаа хэлээд Тэгээ саяхан хүртэл 2000 он хүртэл байсан юм шүү дээ. Тэр машинаар 2000 он хүртэл ажиллаж хагаад тэгээ сүүлд нь тэр машин маш одоо сэлбэг хэрэгсэлэн жалтгаа байлаа. Би ч өөрөө өшрөөд дийлхээ байлаа. Энэ хүүхдүүд ингээ бүгд тусдаа гараад байна. Машин барьж явдаг хүүхдүүд манд зэрэг мэрэгтэй явах нь яваад. Тэгээ хүүхд аваад ингээ хот мотор ингээ
шилж явцсан. Би ганцаараа тэр машин нас өгшөрлөө одоо тэтгэврийн тэтгэврт гарах бол за гэсэн байл. Тэгээ машинаа тэгээ зүгээр хүнд зарцсан. Тэгээ одоо энэ манайхын үйлдвэрийн одоо хүртэл зарим тэгдэг шинэ компани тэр машин олж ирээч тэр машин яач вэ? Та нар өөрснөө тоохгүй л багч л юм сэлбэг байхгүй нэтрэгэл юм байхгүй болоод өгөөч гэхээр алж өгөхгүй. Тэгэхээр би яасах дийлэхгүй зарцсан гэлдэг. Тэгээ та нар тийм хэрэгтэй болдог нэг 500 мянган төгрөг өгч. Нэг 10-ээс нэг 5 сая төгрөг гарна байсан. Тэр 5 саяас яг би нэг тийм машин олоод босгоод хийгээд өгье хатаа. Тэгээд зарим нь бол энэ хойлохтно гэж боддөг юм уу? Зарим нь одоо яадаг юм? Зарим нь бол зөвшөөрөд байгаа. Зарим нь бол гэт толгоос хэрэг нь хөдөлгөхгүй байна. Манай зөвлөлтийн мэргэжилтэйгүүд хүртэл энд ажиллаж байсан тэд нар үзчихээд хүртэл бас их сонирхол манай Оросууд энийг чи бас хийгээгүй таны санаагч манай Оросууд хүртэл энийг санаагүй штэ гэдэг чинь. Тэр л их гоё санагдтiin. Оросуудын тэр манайх тэрийг хийж санаагүй. Тэр их гоё санаа байхгүй. Нэг их над их том урам өгч. Нэг ганшин гэдэг нэг орос мэрэгчлэн тэр үл их сонирхож байсан. Тэгээд тэр зургийг аваад би нэг хойно очиж чад тэр үйлдвэрийн газарт энийг зөөлн наруулна гэлдэг чинь. Юу гэсэн мэдэхгүй. 8 юм шиг. Залуу насны юунаас ч үлэмэх тэр шаргуу зангийн ачаар галсан пунцаг ажилд анж тэр амьдралд анж тэр амжилт бүтээлэр дүүрэн байсан юм. Өмнө тавьсан зорилготой өөдрөг ирмэн сэтгэлтэй түүний баяр баясгалан болсон үр хүүхэд ач зэн хичээлийн амралтаараа гэрт нь ирж дуу шуугаа нэмж баярлуулав. Хосын хорвоод хоёр талаасаа хов хоосон шахуу нийлж айлгэр болж байсан тэд одоо ийм сайхан өнөр өтгөн айл болжээ. Харин галсан пунцэн хүүхэд нас олон салаа замын айл нарны явах нь ойлгомжгүй тийм адармаатай байсан юм. Энэ зүйл юм. Тий. Энэ манай 6 хүүхэдтэй битгий. Энэ надад цэн нэр. Шихгүй л гэж юм да. Энэ бүх бүрэлдэхүүнээр юм байна. Тэс тэмээ өсгөн дээр тэмээ нэг хоёр арган дээр нэг цэрэн бэлжээгээд нэг манайхны бас манай аавын дүүгийнх нэг хүүхэд бас үнчрөөсөн байсан. Тэгээ тэр үед харин нэг арган дээр суугаад нэг тэмээтэй тэгэл өдөржингөө явна. Тэгээд явж тэгэл буухад болтлоо явна тэгэл. Тэгээ нэг арай нэг үж болоогүй нэг буугаал начаага болгоод хонж өнжил. Тэгж явсараа бид нар чинь 4 сарын үед гараад намар 9 сард орж ирж байсан. Тэгээд тэр замд явж байхад бол явахтай бас тэр амьдралч бас хэцүү байсан дөө. Үлсэн занган тэгэл хүний ачаан дээр хэдийгээр авгах ч гэсэн хүний ачаан дээр явж байгаа хүн ч бас жаахан шахагдана. Тэгэл тийм байдлаас болсон юм уу яасан тэгэл манай дээр авгах тэр замдаа намайг хөндөргүүлэх гэл өгөхгүй хүн амтнд өгөх хэрэг юм бол яриа хийчихсэн зарим байдлаас нь хөрмөхөр авцраал хэрэгжилж яриад явж лээсэн баг. Тэгээ би тэр буурлээжийнхээ өгөнд ороод буурлээжл намайг ямар ч яс ойлоо торж иж олон шимнийг хоёроос наан хүнд очиж болохгүй шүү гэж хэлээл. Тэгэл буурлээжийн үгээр 20 минутын орон орохт нь орж наалдаж явсаргал хат орж ирээл буурлээж нэг айлд нэг хоёр өгшөнтэй танилцаад ирлээ. Тэгэл хүрээд ирсэн. Тэгэл өглөө маргааш өглөө миний өгөөж аван шүү чи яваараа л гэсэн заал гэсэн. Тэгэл нэг хоёр өгшин нэг цамц өмд цамц янз бүрийн хийчихсэн. Нэг чихэр мөхөртэй орж ирээд тэгээ намайг аваа явж. Тэгээ чи би ч одоо бараг 7 нас өнгөрч ийсэн баха юм. Бараг 7 наст том болсон л хөөд. Тэгээд тэр айлд очижсэн. Тэгэл тэр айлд очивол тэр хоёр өгшин их сайхан өгшин байсан. Миний тэр өргөж авсан бол айгүй гоё өгшин. Манай ээж ч гэсэн их сайхан өгшин.
тэр өргөж авсан ээж аав тэр 52 онд энэ аав энд ажиллаар энд ирсэн байхгүй гэрээрээ. Тэгэл бид нар энэ түнхэлд ирээл 62 52 онд 1952 онд ирээл тэгээ энэ дээрээ бас нэг жил сургуульд ороогүй завсардсан сургуульгүй гэртээ байж байгаа. Тэгээ тэрний хойдон жил нь Батцамбарын баг сургуульд очижсэн. Батцамбарын баг сургуульд шууд 2 дугаар ангид орж ирсэн. Амьдралын эрэхээр бие биесээ холдсон ах トゥ хоёр нэг сургуульд нэг ангид сурч байсан итг мэрэггүй тохиол галсан пунцагт тохиолдож байж. Тэрээр нэг эмэгтэй дүүтэйгэн инхүү таарсан бол нөгөө эрэгтэй дүүтэйгэн огт таараагүй олон жил болж байна. Тэр яг ч мэдсэн ихтэй хагас жилийн шалгалт манайх чи 6-гийн гээд би 6-гийн гээд байхгүй. Энд тэндээс шилжижсэн хүүхдүүд нэг анги болгоод дөрвөн бүлэг болгочихсон. Тэгээд тэр хагас жилийн шалгалтын хойш өнгөрөөд нэг манай бүлгийг нөгөө 3 бүлэгт ингээд тарааж өгсөн байхгүй хооч. Тэгэд би 6-гийн Б-д ойрлогдоод орсон. Тэр манай дүү 6-гийн Б-д байсан юм. Тэгээд тэр дүүд бол тэр өргөж авсан эцэгхийн хэлдэг байсан юм л да. Чиний ах чинь тийм нэртэй хүн, эгч чинь тийм нэртэй, жинхэнэ ээж чинь бас тийм нэртэй тийм хүн байх ёстой. Гэл хэлээд ирээд байдаг юм байна. Би чамайг ингэж өргөж авсан ята энэ төр гэл. Тэр буянтай болсон байхгүй сайхан. Тэгээд би ангид тийм яг гас мөцгт нэртэй хүүд ороод ирэхдээ зэрэг нөгөө хөвгч нь очиод гэрийнхэнтэй очиод хэлсэн юм л да. Тэр үед яг тэр манчгээд тэр манай тэр ээжийн дүүн эсен тэр манчгээд тэр танилцуулж байгаа хүн. Тэгээд тэр бас ирсэн байсан юм. Тэгээд тэрийг тагнуулмыгаар тэр дүүтэй өглөө хичээл дарахад шанаа алган дээр намайг хараад зогсож байсан юм л да. Тэгээд тэр манчах их гэрхаа их мундаг юм бол. Тэгээд тэр намайг ачих тэр дүү намайг энэ байна гэж хэлсэн байна гэж. Би тэрийг мэдээгүй. Тэгэл манч харж чад мөн байна гэж бодсон гэж. Тэгээ шууд тэр сургуулийн захиргаа тэр захирал багш юм шүү дээ. Бүгд тэр нь уулзаад тэгээ хамгийн зөвлөлд намайг тэгж авч орж уулзуулж байна. Тэгээ дүүтэйг нэг ангид явж уулзаж ирсэн. Тэгээ нөгөө нэг дүүн эрэхтэй дүү бол тэр бол сураг байхгүй одоо хүртэл байдаг шүү дээ. Айлдгүй бид нар шөөцөлтөөгүй тэгээд тэр сураг мөрөг антонис асуугаар юу сурах гардгүй. Одоо байдгийн үгүй байхгүй хоо. Янз бүрийн асуудал үзүүлж харуулахаар юм байхгүй л гэдэг. Өнгөрсөн л гэдэг. Одоо байсан бол одоо нэг 70 шигч байгаа 69 төвнөө тийм л өгөн байх хэрэгтэй байхгүй. Уг нэр нь жинхэнэ тэр хүүхдийн өөрийнх нь нэр нь Ловсон дан дуугд нэртэй тийм хүүхдээс. Тэгээ тэр өргөж авсан хүн нь уг нэг манай тэр эмэгтэй дүү өргөж авсан хүний эцэг нь болохоор Тэмээн дорж гэт тийм эрттэй хүн л өргөж авсан гэж ярьдаг байхгүй. Тэгээд тэр Тэмээн дорж гэдэг нь ямар ч хаанхын ч хүн байсан юм гэдэггүй. Ямар ч лээс тэр зохны тэр баян төстэй хатал өргөж авсан тэр хүүхд. Тэмээн дорж гэдэг хүн л өргөж авсан л сураг гардаг юм гээд тэр хүүхд тэр чигээр авдаг сураг байхгүй. Хүн хүнээрээ л дутаж амьдардаг энэ хорвоод тэр бурхнаас багадаан салж өнчөрсөн эрэгтэй дүүтэйгэн уулзуулж өгөхийг гуйж цөхрөн гом бартал залбирч явдаг байжээ. Мэрэг төлөг сайн үздэг хэмээх хүн бүрт дүүгэн үзүүлэхэд одоо бурхны оронд амгалан нойрсож байна гэж хэлдэг байна. Эрэгтэй дүүтэйгэн эргэн уулзалдах хувь тохиол хэдий дутсан ч дүүгэн дурсан санах бүрийдэн галсан пунцаг буян үлдэж бурхандан залбирч авдаг. Бид нэр чинь би бол дөрүүлэл байсан байхгүй эцэгхээс дөрүүлээ байж байгаа тэгэл аав маа өнгөрөөл тэгэл ээж өөр нэг хүнтэй намайг явсны хойно өөр хүнтэй суугаал тэгэл явцсан юм байна. Тэгээд тэрнээс хойш тэр өнтөө сууж гасан хүүхдүүд бол тэр олон хүүхд гарсан л дөө.
одоо 8 байгаад надаас дор. Дээр миний ихч байгаа. Тэр ихчтэйгээ би бас бүр цэрэгт явсан хань ихчтэй болсон шүү дээ. Ээжтэйгээ бас энэ зүүмбэр зохноос баян дэшээс энд Сэлэнгийн зүүмбэрэн гэсэн гашхад ажилчин бахан авсан юм л дээ. Тэр ажилчин нар авахт нь ээж ихч хоёр ирж. Тэгээ тэднэрээс ихч ээж хоёртойгоо очиж болсон. Эцэгхээс бид нэр одоо адлуулаа 10 хэд байсан. Одоо нэг 8 9 байна. Миний нэг эмэгтэй дүү багахт өргүүлсэн анги цугаа явсан, нэг ангид цугаа явсан дүү маань. Тэр чи одоо багшийн дэддэг төгссөн Бендамирийн багш мэрэгчлэн байхгүй болсон байхгүй юу. Тэгээд тэр чин хотод байдаг. Улаанбаатар хотын анхны 3 ихрийг өгн тэр гаргасан. Тэгээд одоо тэр 3 ихэр одоо 30 хэд хүрсэн. 30 гарсан хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээ бүр усаас 3 өрөө байр өгөөд тэднес чинь тэгдэг юм лээ. Өг нь их гоё юм лээ. Би бас тэнд очсон шүү дээ. Манай оронд их хүн гавьяатай. Тэр тусмаа олон хүүхэд төрүүлсэн их бүрч их гавьяатай. Энэ 3 хүүхэд 3 нас хүртлээр улсын асрамжинд өсөх болно. За энэ газар чи одоо энэ Земланкны сууринууд байгаа. Энд 505-ны байсан байр. Энд чи одоо энэ газар зойр л гэсэн үг үстэй. Тэгээ нэг ганц мод гэдэг нэг актер хүүтэн газар, ганц модны хаяа гэдэг газар ерөнхийдөө энэ нэр нь бол энэ жинхэнэ ганц мод нь одоо энэ хэдэн бургасны энд байгаа байсан гэж байгаа. Тэгэл хамгийн хүүтэн газар ирсэн. Би одоо миний нэг тэрэг нэг туслах хэвдрээд нэг хоноод ядаа гэдэг чи яг энэ дээр байхгүй, яг энэ зам дээр. Энэ машин зогсож байгаа юм. Тэгэд бүр хонуулчхад асаалтаа хайж хонж байгаа бараг 100 литрчлэр шинжинг асаад онж байгаа байхгүй. Тэгтэл ерөөсөө майхнаар ингээд юмар очиад тэргээр юм хийх хөлж өгчихгээл гал түлээл айгүй тийм хөөд газар маш хөөд газар. Ус ерөөсөө халдгүй арчаа тэрийг бараг хөлдөх болдог шүү дээ. Жохон горхоо явах юм бол тэгээд ийш арчаа тэр бараг хөлдөн. Пармаар бол ерөөсөө хөлдөөл гардаг газар байна. Бүр битүү бүх юм бүгдээр ингээд хааж төгжижээ тэгжээ сайн нэг машина хөлдөөх байгаа. Их хөтөн газар. Тэгээ энд нэг дээр их том хар мод байсан гэж байгаа юм. Тэгээ тэрийг нэг мэдрэл муутай залуу тэр хятадууд л явуулгаар шатаасан байгаа болов гэж бодоод байна. Тийм ээ. Тэр Бээжингээс тэр ганц мод одоо байна уу гэж асууж яах гэхээр хятадуудын бүр ганц амьд нарж ирсэн гэдэг байхгүй. Хамгийн хөтөн. Энэ дээр юу нэлээд хятад өлж өгчээсэн гэж. Одоо энэ түнхлээс тэр буянтын тэр авьяас юм уу тийм чулуу ухаж авдаг байсан гинэ. Хятад хөөрг мөргөний одоо тийм болор юм уу ямар ч чулуу байсан хөөргөний өн чулуу. Тэгээ тэрийг аваад ингээд ийшээ яваад тэгэл зарим нь одоо ачаавара зөөгөл энэгээр дандаа энэгээр явдаг голдоо. Тэгэл энд гэрчлэг үгээ орж хөлдөх нь хөлдөөл өстой сүүрчээс гацж. Өөр явах зам байхгүй одоо ийшээ тэр хамардамаагаар явах тийм зам гараагүй байсан үе. Тэрийг мэдсэн бол тэргээр явах байсан баг л та. Тэгэл энэ 505-ын чи энд бүгд байрлаж байгаа л эндээс чи төмөр зам машин тавьж энэ зайрын дотор чинь их олон зайр гойсон. Тэгээд энд байгаа тэр нарийн гачуурцтаас зөнд байгаа одоо энэ дээшээ. Энэ түнхлээд бас нэг газар бас байгаа. Тэднэр чинь бүгдээрээ л энд байсан. Тэгэл тэдний чинь хөрх амт 53 4 онд тухай багонт зүгээр яашиг ийм өвлийн хөтөн атсан шүү дээ. Оо яста өрөвдөр. Тэр хөлгаар ингээд баг ийл гарчихсан зарим нь дагуулсан амар юм явдаг шээ. Одоо бид нар чинь энэ замаар чинь ингээд сүнгэнэл ингээд ачаатаа сүнгэнэл. Багон ингээд явж явах чинь ингээд бүр их гоё санагдчих. Гайхуулж байгаа юм шиг л шүү дээ. Гიშгэж өгнө шүү дээ. Модны үзүүр газар шүргч гэсэн ингээд суналцаал ингээд явж байгаа.
аргагүй гоё да. Энэ эргэн бол нэг тийм шимс явж хат нэг ямар сэрэх шиг болдог. Одоо ингээд иймэрхүү цас байх юм бол бид нэр саянах шиг одоо тэнд нэг зам цас тарцсан шүү дээ. Тийм байх юм бол байхгүй шүү дээ. Явахгүй. Трактороор хосгал гэлэгээс авч. Өнгөрсөн 3 жилийн төлөвлөгөө төргийг тогтмол дагуулan биелүүлж, социалист уралдаанд удаа дараа төрүүлсэн ойн аж ахуй, мод боловсруулах үйлдвэрийн удирдах ерөнхий газрын харьяа, Түнхлийн модны аж ахуйхан, Монгол Ардын хувьсгалт намын 50 жилийн ойн нэрмжтэй өндөр бүтээлийн уралдаанд зардаад авто тээвэрчдийн цуваа гаргадан, тээвэрчдийн дунд тус үйлдвэрийн авраг Авупай, Азанбай, Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн төв хорооны алтан медальт гэнтэн, жолооч Ана, Содном зэрэг нарын зэрэг тэргүүний сайжуул олон байна. 31 ачааг бол тэр чигээр өөрчилдөг шүү дээ. Уулнаас орж ирсэн одоо машин гойлон 31-ээр ачсан гойлон гэж бас мөн тэр чигээр нүүрээд явчихдаг. Голоор нь ганцхан торос бүдүүн торос хийгээл тэгэл ингээл ботгоор татхад нуруунд дээр ингээл өөрөөл гаргад. Тэгэл дахих чинь юу тэр машин ямар хурдтай явдаг яг тэр гэрэл яв. Энэ үйлдвэрт олон жил ажилласан энэ араам дээр тэгээ жижиг сажиг тийм энэ шинээр жоохон юмнууд бол санаачилсан юмнууд. Гэр ахуйдтай хүртэл гэр ахуйд одоо зөндөөл юм байна. Тэгээ нэг төлөө оруулдаг төмөргөл төлөлийг чинь гар дээр ингээд дэврэх чинь хэцүү байдаг. Өгөө бол нэг хайрцагын тэйгэл ингээд барихаар чинь бас хэцүү. Тэгээ нэг юм бүркийн юм нарийнхан төмрөө чинь дөрвжин юм хоёр талд бариултай юм. Төлөйг урааж гаал ингээд болохгүй бол хөгшөнтэйгээ дамжлаа бариад орчин. Өгөө бол өөрөө төврийн орчин. Шатлаахан. Тэгээ гэрхэн тийм жижиг сажиг юмнууд болж байна. Тэгээд энэ ходог мөдөг гэл одогнууд бол энэ лавын түнхэлт бол би 20 додог хийсэн. Манай нэг ихчийн нэг хүүхэд тэр бас юм ходог хийдэг. Тэрнтэй нийлэл тэр утгаар нийлээд 20 додог хийсэн баг. Айлууд. Гүний дандаа төр багаар ингэ цагаал. Ажил сагайл цаанаа лонгон байж. Хөдөө тосхны амьдрал өглөө босч хоолны хүмүүсийг авахаас тунгалаг голын уснаас шанагаар хутган авах айл байхад хашаанда гүний хутгтай айлууд болно. Тэдний нэг нь галсан пунцэг. Гарын урдуй сайтай юмхнаар юм хийх агяастай учраас өөрийнхөө болоод өөр бусад олон айлд гүний хутгийг хийж өгчээ. Улсад 30 жил 40 жил ажилласных бас жоохон шагнал урамшил гэж юм байдаг юм. Энэ байгаль орчны нөгөө хөгжил байгаль орчны тэргүүний ажилтан гэдэг нэг тийм цол тэмдэг нодлоо оржин нот тийм өгсөн. Барилгын яамны тийм үндэтэй ажилтан тэргээл тэр тухайд бол тийм юм байна. Тэгэл янз бүрийн тэр сошиалын баярын бичгийн тэр үнэлэх дугаарууд бол байж л. Эд баялаг гэхээсэн илүү элэг бүтэн амьдрал хамгийн чухал билээ. Чанга хатуу нийгмийн үед хөдлөмөр зүтгэлээ хэн үр шимээр хоёр идэхгүй хоосон хонохгүй. Хүн чанараа гэлгүй явж ирсэн галсан пунцггүй. Өөрийн гараар бүтээсэн энэ амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Түүний юугаарч солишгүй үн тэр гнүүд болсон үр ач зэн өвөө гэж дуудан булаалцаар жаргалтай гэр бүлийн нэг өдөр инхүү өнгөрлөө.